Нэр дэвшиж байгаа Магнас өрн нэр дэвшигчийг бол дэмжиж байна. Төрийн ажлын туршлагатай хэрэгцүүн чиглэлээр мэрэгсэн, төрийн захираагаа мэрэгсэн ийм хүн орж ирж байгаад бас талархаж байна. Төрийн аудитын тухай хууль бас шинжлэхтэд бас нэг удаагүй байгаа. Тэгэхдээ би бас ерөнхий суурь концепт зарчмын зөв тавигдсан гэж боддог энэ хуулийг. Тэгэхдээ бас нэг жоохон тодруулаад аваад үзэх юмнууд байна. Таныг бас төрийн аудитын энэ үйл ажиллагаа чиг үүргийг илүү их оновчтой, зохистой, эргээд үр дүнтэй байлгахад бас анхаарч зарим зүйлийг бас судалж авч үзээсэй гэдээ бас хэдэн санаа хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээрт энэ төрийн аудит бүх энэ төрийн байгууллагуудаас хурж ажиллаж аудит хийх болцоогүй байдаг. Гэрээт аудит буюу гэрээгээр энэ хувийн компаниудыг бас тодорхой хуулийн этгээдүүдээр аудит хийлгэх энэ жагсаалтыг баталдаг юм аа. Тэгээ энэ жагсаалт ерөөсөө энэ банк санхүүгийн сектор шиг л болцсон гэдэг юм байлээ. Ерөөсөө энэ төрийн аудитын байгууллагад ажилладаг хүмүүсүүдийн компани энэ жагсаалтад ордог. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн аудитын байгууллагын шат чатанд ажиллаж байгаа хүмүүсүүдийн хувийн компани, хамаарлахгүй компаниуд энэ аудитын хувийн компаниудын ард байж гэрээгээр аудит хийдэг энэ нөхцөл байдлыг бас уялдаатай байдгаа хий. Энийг ерөн эрх ашигын гэдэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид ойлгох талаас та бас нэг бодлогын төвшөнд бас нэг судалж энэ дээр нэг шийдэл гаргаач гэж нэгдүгээр төсөж байгаа. Хоёрдугаарт энэ төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд дээр хувьцаат компани болсон. Бирж дээр гарцсан компаниудын бас энэ аудит хийлгэхийн шаардлага нь өөр байдаг. Гэтэл төрийн аудит хийх хугацаа нь бас өөр байдаг. Иннээсээ зөрчилдөөд нөгөө ногдол ашгийг хуваарлах, энэ үн цаасны зах зээлийг зөв зохистой эдийн засгийн хэрэглэлтэнд орвол дэмжиж өгөхийн асуудал зөрчилдөөд байгаа. Энэ зөрчлийг та бас нэг арилгах талаас нэг анхаарад яг энэ олон нийтэд нээлттэй болж байгаа энэ хувьцаат компани энэ үн цаасны зах зээлийн бодлого шийдвэрт нийцүүлээд энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах чиглэлд нь бас нэг анхаарч бас энэ хууль тогтоомжийн уялдааг хангахад бас нэг анхаараач гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа. Хоёрдугаарт энэ аймаг дээр ч юм уу ийм аудитын газрууд байд юм байлээ. Тэгэхээр энийг ерөнхийдөө нэгтгэж томлсгох бодлого бас баримтлах талаас та бас судалж үзээч гэж байгаа. Баруун бүсийн аудитын газар, төвийн бүсийн аудитын газар, зүүн бүсийн аудитын газар гэх байдлаараа аймагт биш бүссэн хөгжлөөр ингэ явах юм бол эрх ашиг гэдэг юм уу явцсан эрх ашигт нөлөө нь орохгүй байх, нөлөөнд автахгүй байх. Энэ чиглэлдээ илүү их үр дүнтэй байж болох болов уу гэж би хувьдаа боддог. Энэ бүх зүйлүүдийг бас нэг авч үзээч. Хоёрдугаарт яг улс төрчдийн бас нэг аваад бас нэг мушгиж тайлбарладаг юм нөгөө хязгаарлалтай дүгнэлт буюу нэг хугацаанд шилэн дансан дээр тавиагүй ч гэдэг юм. Ингээд нэг том тоо харагдаад төсвийн мөнгө эсвэл нийтийн өмч ингээд буруу зарцуулагдаж байгаа юм шиг ийм зүйлүүд ингээд явцдаг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийн мэдээллийг олон нийтэд бас өгөх энэ асуудал дээр анхаараач. Хоёрдугаарт аудитын байгууллагаар ингээд гэмтэргийн шинжтэй зөвлүүд гарч ирсэн тохиолдолд энийг хуулийн хэлтийн байгууллагад өгдөг. Тэгэхдээ зарим зүйлүүд нь бас ингээд дарагдаад оцордог юм шиг байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас илүү их анхаарч бас яваач гэдэг зүйлийг би хэлмээр байна. Тэгээд бас танд ажлын амжилт хүсье. Би зүгээр санал хэлж байгаа. Энэ зүйлүүдийг цаашдаа бас ажил хэрэг болох талаас нь анхаарч үзээч. Би зүгээр зүгээр энэ хууль эрх зүйтэй холбоотойгоор бас энийг сайжруулах зайлшгүй шаардлагууд байна. Таныг бас томилогдсон тохиолдолд бас энэ зүйлүүдийг бас нэг бодолцож судалж үзээрэй л гэдэг зүйлийг санал болгох шилж байгаамаа. Тэгээд Магнас өрн нэр дэвшигчийг дэмжиж байна.